Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. За өнөөдөр би студид шинэ намын орон нутаг хариуцсан дэд дарга буюу Дорноговь аймгийн аймаг Сумдын иргэдийн хуралд 16 жил тасралтгүй суусан Ган тулаг гээд эрхэм хүнтэй сууж байна. За энэ бол бидний байгуулсан эвсэлтэй холбоотой дээрэс нь Дорноговь аймагт яг ардын амьдрал, орон нутгийн амьдрал ямархуу тэнд байгаа иргэдэд ямар асуудал тулгамдж байгаа тэрнийг хэрхэн шийдэж болох юм бэ гэсэн санаачлагын талаар бид хоёр ярилцсанаа. За ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За Дорноговь өдрийн мэнд хүргэе. Ардын амьдрал ямар хөө байна? За юуны өмнө TV10 телевизэг үзэж байгаа эрхэм мөндөд та бүгдийн өдрийн мэндийг хүргье. За Дорноговь аймагт маань үнэхээр тулгамдж байгаа маш олон асуудлууд байгаа. За түүнийхээ бас тодорхой одоо эдийн жишээг бас энэ цаг байгаа учраас нэг тодорхой 3-4 одоо саналууд дээр нэгтгсэн ийм бас хэлэлцүүлэг саналыг бас одоо комментатортай хүргэж байгаа маа. Тэгээ хөтлөгч маань бас энэ талаар бас надтай бас зөвлөөд ярилцаа саналаа солилцоод ингэж явах гэж бодож байна. За сүүлийн үед ингэж ард түмэн сайн харж байгаа одоо ингэж ураны асуудал гэж. Энэ уран гэдэг асуудал бол үндэсний одоо маш том одоо ноцтой том проблем болсон асуудал бол яах аргагүй мó. Ураныг бол одоо та бүхэн зөвхөн өнөөдрийн 1 жил, 2 жил, 3 жилээр, 5 жилээр энийг харах биш. 30 жил, 50 жил, 100 жилийн дараа энэ улсын ард түмний ген нөлөөлөх энэ ард иргэдийн малын одоо мутацид орсон байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүр ямар өөр хэмжээнд очих ийм тулгамдсан асуудал. Энэ бол өөрөө ямар нэгэн байдлаар одоо бизнес бишээ. Энэ том одоо их гүрнүүдийн хооронд тоглодог тийм маш том бодлого юм байна. Энийг бол сүүлийн одоо 2 жилийн хугацаанд өнөөдөр энэ ураны асуудлаар тэмцэж байгаа тэмцэгч нартай бас ойр дотн байж мэдээлэл солилцож мөн одоо физикийн одоо сүүлийн үеийн Монголын цөмийн болон одоо цэргийн физикийн олон эрдэмтдтэй хамтран ажиллаж энэ саналуудыг бид нэр бодлого тодорхойлоод өөрсдийнхөө хэмжээнд бас ард иргэд хуваалцах ийм боломж бүрдүүлж өгсөн танд бас дахин баярлалаа. Мэдээж энэ одоо Дорноговь аймгийн ганцхан Улаанбаатар Зүүнбаян гэдэг 2 сумаар дамжижсэн бол одоо бүр цаашлаад яг эргэн тойрны ойр орчмын Өвсгөл сум гэдэг юм уу, Өргөн сум гэдэг юм уу, Зам үүд, Сайн шан, Сайхан дулаан гэдэг тэр ард иргэдийн мал аж ахуй, ус, хүнс энэ бүхэнд одоо нөлөөсөн. Энийг бол одоо үнэхэрийн тулгамдсан асуудал энийг бол өнөөсөө мөн. За дээр нь та бүхэн одоо бас шинэ мэдээлэл өгөхөд Аргангай аймгийн одоо ураны эсрэг тэмцдэг маш олон хүмүүстэй хамтран ажиллаж, за мөн Дорнот аймаг, за мөн одоо Дундгуй аймгийн одоо урантай холбоотой уранаар одоо дамжиж ажиллаж байгаа олон хүмүүс тэр ард иргэдийн дуу хоолой болсон тэмцэгч нартай бас хамтран ажиллах ийм боломжийн цаг мөрт одоо бид нартай боломж олцсон. Тэгээд жишээ нь одоо Улаанбаатар Дорноговь аймгийн Улаанбаатар сумын иргэдийн хурлын төлөөлөгч гам төр тэргүүттэй маш олон идэвхтэй залуучууд мөн одоо бас төрийн бус байгууллага одоо нэрийг одоо марцсан байна. Одоо хөхөө тэргүүттэй маш олон одоо иргэд бид нартай хамтран ажиллаж байна. Ард иргэдийнхээ тулгамдж байгаа цаашлаад Монгол үндэстний тулгамдж байгаа асуудал бол энэ урантай холбоотой асуудлаа гэж ярьж байна. Одоо та бүхэн харсан одоо 6 хөлтэй, 3 толгойтой, 4 хөлтэй, бас 3 толгойтой ингээд өөр одоо мутацид орсон маш олон асуудал байгаа. Ард иргэд айдаг, ард иргэд орон нутгийн удирдлагаас айдаг. Энэ асуудлыг тавьснараа ах дүүгийн те өөрийн хамаарал бүрхэн хүмүүсийн шалгадаг, шантажилдаг, одоо залхаадаг, хичнээн хоногоор ингээд зогсоодог. Энэ бол хурцдсан шүү. Энэ бол яахаар хурцдсан асуудал. За өнөөдөр ураны асуудлыг би ярьсан дээр бас нэг жишээ авахыг хүсэж байна. Өнөөдөр Казахстан улсад 2 том ураны том орд байсан. Өнөөдөр тэрний нэг нь одоо Францын төрийн өмчөд Rava Group-ийн одоо компанийг Казахстанад хөг гаргацсан байна. Казахстанчууд өөрөө яагаад одоо хариуцлагатай уулзахыг хэрэгжүүлдэг улс маань ингээд энэ Rava Group-ийг гаргаж яана гэж бодохоор тэр улс орнд маш том хохирол гарна гэдгийг тооцож байна. Өнөөдөр Африкийн Конго гэдэг улс Конго гэдэг улсын ард иргэдийн бас тодорхой хувийг хэлж мэдэхгүй байна. Энэ гений өөрчлөлтөнд ороод эхэлсэн. Сүүлийн 60 жил 50-60 жил одоо энэ Францын том төрийн компани ураныг тэр улс одоо олборлож энэ зүүмийн энергийн одоо дэлхийн зах зээл дээр нийлүүлж байгаа. Энэ топ хэдэн улсуудын л одоо их гүрнүүдийн л одоо хийдэг энэ том одоо улс төрийн тохироонууд явдсан байна гэж ингэж бас мэдээлэл авсан. Мэргэжлийн хүмүүс бол маш өндөр түвшинд бас мэдээлэлээ та бүхэнд бас тодорхой хугацааны ард дээр бид нар өргөн одоо багтаа ярьж мэдээлэх ийм боломж бүрдэх юм аа. Ганцхан Дорноговь аймагт биш үндэстний одоо хэмжээний
асуудал болсон гэдгийг бас ард иргэд сонсох нь зүйтэй, мэдэх нь зүйтэй гэж ингэж бодож байна. Одоо яг таны яриад байгаа ураантай холбоотой гэхэд бол уран бол газрын хөрсөн дээр бол одоо 50000 жилдээ нөхөж баршгүй газрыг бол гам болгодог ийм л гам шиг дэлхийн нийтээр одоо энэ ураанаас болж бол Сая жил гэж байгаа. Тий. Маш олон нөхцөл байдал үүсэж байгаа. За одоо гэтэл одоо тэр Дорноговь аймагт хэрэгжиж байгаа тэр ураны компани нөхөр Монголд корона ацрлаа гэдэг. За тэр корона ацрлаа гэсэн чинь дараа нь тэр компанийн захирал нь Монгол улсад тэр бум төгрөг хандвилж байна гэж байгаа. Одоо онцгой байдлын албан. Тэгээд төр засаг нь алга тосоод авах юм. Гэтэл тэр ардын амьдрал дээр одоо энэ араас гарах бичлэгүүдийг та бүхэн үзээрэй. Ардын амьдрал дээр бол одоо малхуу толгойгүй мал гарч байна, нүдэн гимтэж байна, гар хөлөнд тасарч гарч байна гэд аимшигтай дүр заргуудыг тэнд амьдарч байгаа малчаа олон түмэн тэмцээд ингээд яваад харуулад байна. Харуулад байна. Гэтэл Нямдоржийн хүүхэд тэглээ гэхээр дүүр миг явж очиод яриа аваад байдаг. Гэтэл тэнд яг ингээ ардын амьдрал гэзүүдэд байхад нөгөө хэвлэл мэдээлэл нь очиж байгаа хаалттай. Тэмцрээс бол одоо яг Дорноговь аймагт амьдарч байгаа нүдэрээ хараад тэндээ иргэдийн уралдаан өнөөдөр ажиллаа байж байгаа Ган Тулаг гэдэг хүнийг зориуд тасарч одоо энэ ураантай холбоотой асуудлыг олон түмэнд ингэж хүргье гэж урьж дуудаж ингээд асарсан. За мөн Ярь та. За мөн одоо ард иргэдэд тулгамдж байгаа асуудлын нэг бол бас яхаарахгүй одоо энэ яг энэ цаг үед ард иргэд тэр ялангуяа малчид маань одоо тулгамдж байгаа асуудал бол энэ ноолорын асуудал тийм одоо ноолорын асуудал, түүхийн эдийн асуудал энэ бол яхаарахгүй ярихгүй байхаарахгүй асуудал байна. Өнөөдөр Монгол Улсын засгийн газраас 300 тэрбум төгрөгийг ноолорын салбарт гаргаж за ноолорыг 100 мянгад барина гэдэг ингээд ард иргэдийг одоо нэгэлсэндээ ингээд хуураад ингээд явцсан. Гэтэл өнөөдөр ноолорын сезон дуусч бүх хүмүүс ноолороос амнаа дуусч ард иргэд маань маш их өртөө байна. Бүх төрлийн өртөө байна. Малчны зээл, сургалтын зээл, дэлгүүрийн зээл. Яг үнийг хэлэхэд одоо манай Атгамбатар маань мэдж байгаа бах энэ сум болгон ард иргэдээ та байнга арьсдаг хүн бүгд цагаан сараа сайн тэмдэглэсэн шүү дээ. Энэ уламжлалт энэ одоо малчтын том одоо түүхэн одоо энийг бүгд тэмдэглэсэн. Нийслэл одоо аймагын төвүүдээр баг байсан байж магадгүй. Сум баг одоо малчтад бол бүгд сайхан нөгөө өргөн цар өрөөгөр утгаараа тэмдэглэж байгаа. Бүгд нөгөөтхөө яах вэ? Нөгөө л өрнийхөө зээлийн асуудлыг дэлгүүрээс зээлж те барьцаанд орж ингэ явж. Тэгээ өнөөдөр яг манай Дорноговь хувьд гэдэг юм уу, Дунд говь, Өмнө говь хувьд гэдэг юм уу, яг үүндээ бодит байдал дээр 1 кг ноолор 40 мянган төгрөгтэй л байна.
За шахаа 50,000 төгрөг гэж ярьж байгаа боловч өнөөдөр байхгүй. Ихэнх нь ноолуураа өгсөн. Зээлэнд бариад өгсөн. Гэтэл Монгол улсын одоо хөдөө аж ахуйн яамныхын сайд маш хариуцлагагүй мэдээлэл хийж байгаа. Та бүхэн мэдж байгаа одоо за хятад орж ирнэ шүү. Малчтаа ноолуураа дарж байгаарай гэд одоо ингээд алийн болгон нүглийн нүдийг гурлаар хурцах юм бэ. Энэ ард иргэд үнэхээр хүлээж шантар дууслаа. Тийм ч боломжч байхгүй. Өнөөдөр ойролцоогоор нэг 10 орчим мянган тонныг Монгол улс жилдээ одоо ямаагаас амж авдсан байна. Одоо энэ жил бол арай өсөх бас тодорхой магадaltaй. За 10,500 байна уу те. Одоо ингээд ийм хэмжээний ноолоор авна. Гэтэл тэрний дөнгөж одоо 3.1 төвөнд бараг 10.30% нийцэх хэмжээний ийм одоо үнийг гаргах гэж. Тэр нь хэдэн аймагт очих юм. За үнэхээр л одоо нөгөө аймаг орон нутгийнхаа ялгуурлан гадуурлах хэлбэр өнөөдөр дээзэгт хүрсэн. Яахлаараа Үр хангай аймгийн ноолоор, Ар хангай аймгийн ноолоор, Баян хонгор аймгийн ноолоор 70,000 байх хэрэгтэй гэсэн тооцоо. Яахлаараа одоо Хөвсгөл аймаг юу Сүхбаатар аймаг Хинтээ аймаг 105,000 авах хэрэгтэй. Ийм ялгуурлан ард иргэдийг ялгуурладаг, гадуурхдаг, хуваадаг энэ цаашдаа ард иргэдийг бол одоо үнэхээр энэ төр засагтай итгэх итгэлийг бол одоо улам хөөж өгч байна. Дээр нь яагаад ч боломжгүй. Тэр 70-75-аараа ч авах боломж байхгүй. Өнөөдөр наад ноолуурн дээр одоо суурилсан эдийн засагтай малчтын маань амжиргааны төвшин бол зүгээр зээлээс зээлийн хэмжээнд л явж байгаа. 2016 онд Монгол ардын хувьсгалаад ард түмэн итгэсэн. Итгэхтэй юу гэдэг одоо өрийг өрөөр дарахгүй те эдийн засгийг сайжруулах амжиргааны төвшин тэд дахин өсгөнө гэдэг бүгд эсрэгээр үзсэн. Ард иргэдийн итгэлийг одоо өнөөдөр зөвхөн хөөсрөлт буюу хуралдаар л хэрэгжүүлж байгаа. Өнөөх л нөгөө ноолууртай холбоотой асуудал. Монгол өөр үйлдвэрлэгч хамгийн анхан шатны хогийн ажлыг л манай ноолуурын салбарыг хийж штэ. Тэр нь одоо юу хийж яах гэвэл нөгөө хамгийн түүх хийдэг ноолуураа авчирч нэг угаадаг хамаг шороо тоосноос нь аваа те. Ингээд нэг самандаг ийм л байж байна. Нөгөө ээрдэг, нөгөө сүлждэг, нөгөө нэгдэг үндсэн технологиуд бүгд байхгүй. Нөө энэ цаг үед одоо миний авж байгаа мэдээлэлээр Итали улс, Испани улс хоёр маань нийт ноолуурын эцсийн бүтээгдэхүүн хийдэг 60-аас 75% хэрэгжүүлдэг гэж. Хятад улс бол нэг 20-30% тал байд юм. Гэдэр бол тэр бол полистерин холимог ноолууртай шүү дээ. Хятад бол Монголын 100% одоо силикон те хамгийн одоо люксерийн тансаг зэрэглэлийн ноолуур бол Монгол улсаас авч эдгээр улсуудад хятад дамлан ийм л худалдаа хийдэг юм. Гэтэл манад яагаад эцсийн бүтээгдэхүүн хийж болохгүй байгаа? Яагаад эцсийн утсаа ээрж болохгүй байгаа? Яагаад утсаа одоо сүлжиж болохгүй байгаа? Тэгээд эцсийн бүтээгдэхүүн байл биш байлаа гэж бодоход тэг дамжин өнгөрүүлдэг бодлогыг энэ төр хийх хэрэгтэй байхгүй. Энэ төр яагаад ард иргэдээ малчтаа бодохгүй байна вэ? Үнэхээр малчтаа бодохгүй байгааг бол одоо сая энэ гаргасан энэ увайгүй одоо урайлга, энэ увайгүй хууралт, энэ ард иргэдээ басамжилсан энэ хууралт бол ард иргэд та бүхэн бол өөр ирэхгүй бас дүгэн тавина гэж ингэж бас бодож байна. За хоёрдугаар ноолуурны асуудал бол одоо энэ хойд Монгол улсын хойд аймагуд бол нэг ноолуур бол одоохондоо гараад дуусаагүй байгаа. За урдлын аймагуд буюу одоо энэ дорноттой говийн аймагуудын ноолуур бол үндсэндээ одоо ингээд малаас амнаад ингээд дуусч байгаа. Тий. За эндээс үүдээд одоо маш том асуудлууд үүсэж байна. Одоо жишээ нь зарим айлууд нь бол нэг улаан сайд маань ноолуураа гэртээ хадгалж байгаараа битээ өгөрөөгөө хилцсэн. Бензинийхээ мөнгөд 1 кг ноолуураа сумын төв рүү авчиад бусдын үнд оруулж байгаа дүгнэгээ явуулсан чинь мал хүйдээ явсан хавгар ноолуураа хулгай харчихна. Энэ яг ийм юм бол маш их гарч байгаа юм билээ тий. Үн чинь одоо хүн л болсон бас нэг аж ахуй амьдралаа одоо сөхөн айл амьтнаар орно бас нэг айл сайхалтаараа бүүн энэ хооронд нөгөө мэддэг таньдаг хүмүүс нь энэ ноолуурын хулгай бол гаарцсан байна. Хулгай гарах болсон шалтгаан юу юм бэ? Мэдээж хүний амьдралын одоо тий одоо худалдаа авах чадвар суул бас ядууралтай тий одоо ингээл үнэхээр боломжгүй хүн хулгай хийж байгаа шүү дээ. Ямар аргаа барьсан хулгай хийгээд явах вэ? Энэ төр дээр байгаа хүмүүст нь бол гарын үсгээр хулгай хийдэг баг. Ард түмэн хоолоо олохын тулд тэнд хулгай хийж байгаа байхгүй. Энэ ард түмэнд энэ төрийн бодлого хүрэхгүй байгаа байхгүй. Анхан шатны нэгжүүд бол малчид энэ сум орон нутагт амьдардаг жирийн иргэд рүү төрийн бодлого шууд утгаар хүрэхгүй. Суманд талдсан, хуваагдсан тэрний хүн, энэний хүн ийм л одоо хуваарлтаар ямар нэгэн даргаыг дагсан хүн те ямар нэгэн намыг дагсан хүн ямар нэгэн цүнх барьж одоо хүнд нэг одоо ямар нэгэн таалагдах гэсэн хүмүүсийн
амьдралын хэм маяг л тэнд одоо удирдлагын төвшөнд бодлого тодорхойлоо явж байгаа. Ямар чадваргүй сум орон нутгийн хамгийн чадвартай боловсралтай сайн боловсон хүчин орон нутгаас дөрвж байгаа хөө. Энэ орон нутагт нөгөө төрийн уялдаа холбоо, анхан дундчдын нэгжүүдийн уялдаа холбоо, дээрээс төрийн бодлого шууд хүрдэг уялдаа холбоо тасарсан гэсэн үг нэг үйл. Нэг хэсэгхэн дарга нар л одоо жишээ нь нэг сум дээр ярил л да. Дорногов аймаг Улаанбаатар сум дээр гэж бодоход нэг нөхөр багасаа нэг хоёулаа гарчдаг. За тэгээд 5 баг бай 4 багтай. За 4 багаас нийлүүлээд нэг 15 төлөөлөгч гарна. Сум нарийн ил төв. За тэгэж бодоход тэр хүн үндсэндээ 20% саналаас нэг чүү чамаа 50% л ялсан. Гэтэл нам нэрээрээ тэр хэдүүлсээр дэмжүүлээд нэг нөхрөө тавьчихдаг. Тэр нөхөр нь хамгийн хоор найруулсан хамгийн муу юмдээ сайн нөхрөл дарга болдог. Ямар ч одоо чадвартай хүлэмжшүүрэгцсэн хүмүүс бол дарга болох боломжгүй. Одоо ингээд та бид нар шиг шууд иргэдийнхэн дундаас ажиллаж иргэдийн асуудлыг хурц тавьдаг хүн бол тэзээш тэнд орон нутаг юм уу ямар нэгэн салбарт удирдлага болох боломж байхгүй. Хамгийн нөгөө одоо үл бүтгэх нөхөр те хамгийн одоо боломж муутай аймаг орнууд сум удирдах боломжгүй нөгөө муу аргаар хэрэгэлсэн нөхдүүд л яг тэр ажлыг хэрэгжүүлээд орон нутагт харагдаж байна. Очиход л нэг арх уусан нөхөр те сумын дарга гэдэг налаас нь том дарга нэртэй. Тэгэл ингээл үнэхэрийн одоо та хүн мэдж байгаа. Гудамжаар дүүрэн Оксфорд, Харвард төгссөн арх уусан залуучууд зөндөл биш. Тэдний толгойг яагаад ашиглахгүй байгаа. Тэ? Эсвэл үнэхэрийн одоо тухайн орон нутагтаа хүлээн шүргцэн боловсрол нь хэдий багч гисэн амьдралыг гүн туршлагатай тэр ахмадууд тэ үнэхэрийн одоо нутаг орондоо хүлээн шүргцсэн хүмүүс яагаад нутаг орноо өдөрдөж болохгүй байгаа. Энэ боломжийг яагаад төр бодлогоор дэмжиж өгч болохгүй байгаа. Зөвхөн намын хуваарлтаар дамжсан хэсэг бүлэг нөхдүүд хамгийн чадваргүй муу юм найруулдаг нөхдүүд нь л удирдлага зохион байгуулалтын аппаратад ажиллаж байгаа байхгүй. Орон нутгийн өнөөдрийн бодит байдал ийм ихэнх аймагт ийм байгаа байх гэж би хувьдаа боддتي. Одоо тэр орон нутагт байгаа залуучууд өөрсдөө оролцоод нэр дэвшээд оролцоо явж болохгүй байна уу? За мэдээж нөгөө сонгуулийн тухай хууль, орон нутгийн сонгуулийн тухай хууль одоо ингээл сонгуулийн бүх шатны тухай хуулиудад одоо ингээл харагдсан шүү дээ. Ингээд бие даах боломжийг бол бүрдүүлэх болцсон. Зүгээр сонголтгүй сонголт хийдэг. Нам л нэг хоёр нарцсан нам тийм ардын намын хоёр нөхөр. Тэр намаас л хүн дэвшиж чинь. Гэхдээ тэр намд орж ижил дэвшихийн тулд нөгөө хүмүүс чинь нөгөө муу юмар орж, муу юмар цэнэглүүлж, буруу мэдээлэл тархиа угаалгаж ингэ явд. Ард иргэдэг хангалттай хуваална шүү дээ. Одоо Ахмадын зөвлөлөхэд л төр барьдаг юм авчин тий. Тэгэл нөгөө намын дэрэгдэх байгууллагууд баахан зөвлөө залуучуудын нам зэхээ, А зэхээ, шин зэхэд баах хуваачна. Тэгэд бүгд залуучуудаа 4-5 хуваачна. Ахмадуудаа 4-5 хуваачна тий. Ингээд малчтаа басаа хуваачна. Тэгээ улаан цэгцгэрээрээ ялгachна. Энэ хуваагдал энэ анхан шатны нэгжүүдээр бол байж боломжгүй гэж би өөрөө олон жилийн хурлынх нь одоо төлөөлөгч юу сумынхаа иргэдтэй, малчдтайгаа, бөхчүүдтэйгээ, уяачдтайгаа энэ гудамжныхантайгаа бүгднтэй нь ойрхон байсан учраас би өөртөө ийм дүгнэлт авдаг одоо гаргаж байгаамаа. Тэрнээс бол одоо энэ засаг төрийг одоо авч явахд бол намын бодлогоор намын нэгдсэн одоо зангидсан юмар явах энэ зөв. Одоо ингээд шинэ намын орон нутгаар үзсэн дэд дарга дээрээс нь Дорногов аймгийн шинэ намын зохицуулагчаар та одоо явж байгаа тийм ээ. Зохицуулагч нь өөр хүн байна. Өөр бол энэ дээр энэ дээр төвлөрөө. Яг одоо орон нутагт энэ удаагийн 20 оны сонгуульд орон нутгийнхаа хурлуудад ороод өөрчлөлт шинжилгээ хий гэсэн залуучуудын идэв хэрэг байна. За сая би яг бүх сумдаараа явлаа. Тэгээд сумдад очиход үнэхээр бидрийг хүлээж байгаа хүмүүс байж байна. Та нар ингээд зөв хүмүүстэйгээ эвссэн байна. За өөрөө чинь бол маш их би одоо өөр чинь бас баяр талархаа илэрхийлэх хэрэгтэй. Ингээд сумдад очиход Үнэн ба зөв нам гэдэг юм ямарваа нэгэн хэмжээнд сум тодорхой хүмүүс мэдэж байна. Асууж байна. За Тунбаатар гэдэг хүн түүний баг шинэ намын залуучууд биш одоо Үнэн ба зөв намын залуучууд бас зөв үйл хийж шүү. Нэр нь хүртэл Үнэн ба зөв те. Ингээд ийм сэтгэл зүйтэй ажиллаж байгааг бас та хэд бас ард иргэд малчин ард тэр ялангуяа анхан шатны нэгжүүдэд шууд хүрдэг юм байна гэж би бас шууд хүрсэн байна гэж ингээд дүгнсэн. Мэдээж тодорхой төвшөнд орон нутгийнхаа одоо лидер болох хүсэл сонирхолтой боловсролтой сайхан залуучуудын ямар нэгэн байдлаар одоо дэгээд тий ямар нэгэн байдлаар одоо тарих угаалт болгож тий намдаа уургалж авах тэгээ нэг жижиг ажил албан тушаалаар нь барьж ингээд ямар нэгэн байдлаар тэр хөдлөхгүй болох. Үнэхээр жишээ нь одоо манай аймаг гэдэг юм уу сумдын энэ боловсруучнаас бол ингээд харахлаараа зүгээр намд амьдсан салбартаа жишээ нь аймгийн төрийн сангийн дарга болоо гэж ядаж нэг байгууллага өдөрдөж үзээгүй төрийн сангийнхаа чиглэлээр доорож 10-аас 15 жил ажилласан байх хэрэгтэй тий. Ямар ч одоо анхан шатны шалгуурууд байхгүй. Одоо төр нь өөрөө тийм биш те. Сайдууд нь өөрөө бүр салбараа мэдэхгүй дандаа сайдуудтай байж дээ. Орон нутг нь бас л ялгаа байхгүй тийм. Тэр намыг хэн дагаж явсан. Тэр намд хэн өнөөдөр үнэнч явсан нөхөр л очдөг. Тэгээ нэг ард түмний хуваагдал, талцал
нөгөө боловсон хүчний бодлого, анган шатны нэгжийн уялдаа холбоо, дунд шатны нэгжийн тэдний одоо хараат бус байдлыг нээх тэр боломжууд байхгүй болсон. Би олон аймагуудаар бас тодорхой төвшөнд явж нийгмийн салбарууд дээр ажиллаж, нийгмийн болон спортын олон нийтийн бүх ажиллаар ингэж явж байсан. Яг энэ бүх шатанд харагддаг. Тэгэхээр энийг залруулахын тулд бидний одоо энэ шинэ эвсэлтэй, энэ шинэ одоо нийгмийн төлөө, энэ одоо намжирхаж талцаж одоо ялзарсан 30 жилийг нам харгалзахгүйгээр тодорхой төвшөнд бодлого тодорхойлох чадвар залуучуудыг одоо илгээхэд хүсэж байгаа шүү дээ. Одоо та бүдгээр бол нэг дарга зэрэг болохтой болно биш. Энэ шудраг ёсыг тогтоохын төлөө, энэ шинэ нийгмийг бүрдүүлэхийн төлөө ийм өсөл сонирхол нэгдээд явж байгаа олон мянган залуучуудын нэг шүү дээ тий. За одоо жишээ нь орон нутагт авж байгаа ноолуурын хувьд бол одоо Дорноговь аймгийн хэмжээнд одоо жишээ нь Хинтээ аймагт Галшрын Улаанямааны ноолуур гэж брэнд үүдэг тийм ээ. Дорноговь аймгийн хэмжээнд бол тийм брэнд нутгийн ноолуур гэж байна. Тэр гашаар одоо Сүхбаатарын төвшин ширээ гэдэг юм уу, Дорноговь аймгийн Алтан ширээ, Дорноговь аймгийн Дэлгэрэх гэдэг чи ерөөсөө л хуучин нэг л одоо хонхролтоо. Манай өгнө энэ өшөөний одоо асал адуугаараа алдартай. За тэгээд ноолуур нөгөө Улаанямаа Монголын одоо баг Баянлагрын Улаанямаа тэр яг л нэг л залгаасан. Бүгдээрээ л одоо дэлхийд байхгүй хамгийн өндөр зэрэглэлийн микро өндөртэй, нарийн ширхэгтэй, тасардгүй, уян дандаа өндөр зэрэглэлийн цагаан ям гардаг тийм маш өндөр зэрэглэлийн. Тэр гашаар гэдэг чи одоо Дэлгэрэх Алтан ширээ гэдэг юм ихэд яг л нэг шүү. Тэгвэл 20 30 50 60 км-ийн зайтай л хоорондоо байгаа л ингээл хүмүүс. Яг тэнд бол гэтэл тэр ноолуур тийм өндөр микронтой сайн байхад нөгөөх л 40 50-аараа л авна. Тэг нөгөө чанар мандрын чинь нэг ялгаад байгаа байхгүй шүү дээ. Гэтэл нөгөө Сүхбаатар юм уу одоо тэр Хинтээ Доронтын нөхдүүд чинь бол нөгөө 105-аар авах гэдэг шүү дээ. Одоо нөгөө Падана гэдэг ч юм уу те ингээл явж шүү дээ. Тэнд байхгүй. Илүү чанартай за муудаа ижил төвчний ноолуур байсаар явахад боломжгүй. Өөр аймаг учраас та нар одоохондоо боломжгүй. Нөгөө чинь түрүү тав тэр ярьдаг нөгөө л нэг өрөндөө баригдсан те нөгөө л ямар нэгэн одоо барьцаандаа орсон хүмүүс чинь бүгдийг л өгж байна. Тэр одоо 300 тэрбум төгрөгийг ноодуртай холбоотой гаргана гэд зарлцсан. Тэгээ би энэ дээр бол нэг юм ченжийн бизнес энэ ардын намынхын зэрэг жидүү гуссан бол одоо ченжи бизнес хийх гэдэг нь шараад байна. Одоо Дорноговын говийн аймагуудын ноодурыг хямдхан аваад дараа нь танилаараа дамжуулаад энэ Зүүн аймгийн ноолураа гэж авчиад өгөхөд чинь 40 мянгаар авсан ноолуурыг ийшээ авчиад танилаараа авчиж яхахад 105 мянга төгрөг 65 мянга төгрөг ашигтай 8 хийх гэдэг чинь. Тийм байна яг тий. Та хоёр тэрийг хардах хэрэгтэй байна. Хардах хэрэгтэй тий. Ашигтай юмыг нэгсэнтэй ингээд ангилдаг нь бол нэг юм руу. Тэгээ хоёр гэвэл ерөнхий сайд маань Хинтийг их учраас хөдөө аж ахуйн сайд маань Сүхбаатарыг учраас ноолур үнэтэй. Нөхөд ийшээ бол сайд байхгүй учраас ноолур хямдхан. Тэгээ нөгөө бүр ингээд юм ардыг маш том ялгуурлан гадуурхалт руу тохирч одоо нөгөө малт дэтгэврийн буурлуудад тэгсэн шүү дээ. Зээлтэй учраас өртөг. Зээлгүй учраас та уучлаарай. Гэт нэг ингээд ер нь ардсан нийгэм гэдэг чинь бол дэгш боломж шудраг ёсны тухай л ярьдаг тийм ээ. Энийг бол та бол тэргүүн дэдэр мэднэ. Дэж аймгийн ардсан намын дараа байсан. Ардсан намын бүх зөвлөлтөнд байсан. Үнэхээр л бас одоо энэ нам маань бас тодорхой төвшин болохгүй байна. Үнэхээр энэ болохгүйгээ асуудлыг шудраг тавьсныхаа төлөө ад үзэгдэг л дээ. Ийм л хүмүүсийн нэг. Яг үнэн өнөөдөр хин нэгэн танилтай нөхөр нь хин нэгэн танилаараа дамжуулаад нөгөө паданыг хийцэн болох нь шүү дээ. Тэгээ нөгөө 3000 тонн олуртал багтаах нь шүү дээ. Тэрийг тэр нэг эрх мэдэлтэй нөхдүүд чинь л өгнө шүү дээ. Аймгийн дарга нь байна уу, сайд нь байна уу? Тэр одоо юу гэдэг хөдөө аж ахуйн биржин байна уу? Одоо хөдөө аж ахуйн биржин одоо нөгөө гайлийн авилгалын хэрэгээр одоо баг төрд ажиллах боломжгүй нөхөр одоо удирдал явж байгаа байхгүй юу? Нөгөө шударгаас байхгүй. Тэгвэл нанд авсан нөхдүүдийг авааддаг болсон. Гэхдээ тэр нь хамгийн одоо хамгийн боломжгүй нөхдүүд очиод тэнцсэн. Тэр энэ бол ерөөсө бүх шатанд байна. Энийг бол одоо та бараг энэ марчдтай байнга уулздаг энэ анхан шатны нэгжүүдийн жирийн иргэдийнхэн дууг байнга сонсдог хүн бол мэдээлэл дээр байгаа. Тэгэхээр энэ л одоо болохгүй асуудал. Би бас таны нэг юмд олзуурхаад би олон түмэнд хэлээд ирсэн. Энэ ардсан нам ардын намаас үнэхээр салыг бол ардсан нам ардын намаас гараа гэж. Тэгэхэд эгэл жирийн гишүүн гарахад хэцүү байна гэдэг хахад бүхэл бүтэн Дорноговь аймгийн намыг өдөрж ардсан намыг өдөржсэн хүн одоо ингээ гараад өөрчлөлт улс орон үр хөвгтийнхээ ирээдүйн төлөө дуугараад ингээ тэмцээ явхад
тэр нэг шахал дарамт гэж юм хүмүүс айгаар гарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тийм юм одоо танд хэр ирж яах юм? За мэдээж одоо зохиомл юмуд маш их хэрнэ. Одоо янз бүрийн байдлаар л одоо ямар нэгэн байдлаар шантажинд орсон тэрний хүн, энэний хүн ийм ингэсэн янз бүрийн юм ярьдаг л байна. За жижиг жижиг сонсогддог л юм. Гэхдээ бид энэний төлөө айх юм бол ямар нэгэн шантажинд орох юм бол биднэрт үн цүүл мөн чанар гэдэг. Тав тэр үед бол залуу хүмүүс байхгүй. Залуу хүмүүс тийм одоо жижигхэн юмнаас том ирээдүгөө тий хаях. Тийм биш үхгүй. А үнэхээр над шиг олон хүмүүсээс сонирхолтой хүмүүс адилхан гараад би бол намайг хин намайг хөөгөөгүй. Намайг буруу байна гээг, муу ажиллаж байна гээг. Энэ намын төлөө ажилласан. Гэхдээ би шударгаас үн цүүл арчлын одоо зарчмын дагуу л ажиллаж ирсэн. А шаардлагатай бол дарагдаач хариуцлага нэхэж үзнэ. Шаардлагатай бол жирийн иргэдийнхээ үгийг сонсож загнуулах ийм л. А гэхдээ энэ нам чинь нам биш болсон. Арчлан нам чи анархист нам болсон. Биднийг бодлогоор дэмждэг биш. Тэгээд мөнгөөр нь ялгуурладаг те. Ингэж одоо юу гэдгийг санхүүгаар нь ингэж язгаарладаг те. Тэгээд дарахынхаа үгээр явуулдаг. Нөгөө хуучин коммунист хэлбэрийн юм чинь бас танд байгаад байгаа байхгүй юу арчил вэ тэд чинь баг коммунист хэлбэрийн юм байгаад. Тэгээ нөгөө үзэл баримтлал үзэл баримжаа тэг үн цэвэл байхгүй. Тийм намд над чиг олон мянган залуучууд бас надтай адилхан өргөдлөө өгөөд бас гарсан баг. Хин нэгэн хүнийг өнөөдөр би ямар нэгэн байдлаар за таныг одоо намын гишүүн байлаа гэж бодох. За та намаасаа гараараа гэж би харшлыг нэг ч юм уулахгүй. Шаардлагач байхгүй. Тэгэхдээ бид ирээдүйн төлөө тийм улс их орныхоо хойч үеийн төлөө шин нийгмийн төлөө энэ одоо намчрахад талцаж идэж уусан тий улсыг дороотгуулж өрөнд оруулсан 30 жилиг биш хөгжлийг авчрах энэ ирээдүг л бид зорихыг хичээсэн. Тийм ч учраас бид энэний төлөө нэгдсэн байх гэж бодож байгаа. Энэ олон түмэндээ бас ингээ хэлэхэд яг энэ ард түмний чинь дунд ингээ тэмцээд тий дуугараад эр зөрөгтэй гараад ирдэг аавын хүүгүүд бол байна. Одоо энэ байгаа энэ гараад явж байгаа энэ зөрөгтэй хүүгүүдээ бид одоо дэмжихийн дээдэр дэмжиж, итгэхийн дээдэр итгэж уугаалахгүй юм бол одоо эргээл энэ хуучин нөхдүүдийн зам руу бид нэр эргээд одоо сонголтоо эднэр хийлгэх гэдэг нь шүү дээ. Энэ хоёр нам л эргээл яаж хийж байгаа л ард түмний толгой тархийг эргүүлж байгаад ялгуурлан гад дурхаж байгаа ч болтгой гарах гэдэг ийм орлого руугаа явж байна. Тийм учраас бол одоо Дорногов аймгийн иргэдийн хуралд 12 жил, сумын иргэдийн хуралд 4 жил. Тэгээ одоо шинэ намын орон нутгаар хариуцсан зохицуулагчаар ажиллаж байгаа гант тулаг гэдэг энэ хүнээр бол би бол бас бахархын дээдэр бол хувь хүнийхээ үүднээс бахархаж байгаа маа. Энэ телевиз үзэж байгаа олон дүмжгсэн танаар бол яасан сайхан мундаг залуу вэ л гэж яг үннийг хэлэхэд бол харж байгаа баг. Тэр бол миний үүрэг. Би энэ улс их оронд одоо хүн бол төрсний үүрэг. Одоо би надад бахарх юм байх. Би үүрэгтэй байхгүй юу? Улс их оронд бас эрхээ эдэлж байгаа үед үүргээ хариуцлагатай хийх ёстой. Тэрнээс одоо ямар нэгэн байдлаар хин нэгний дарамт шахалт хин нэгний юмар явдаг. Нөгөө цүнх хөрөгч биш байгаа хүмүүс бид нэр тэнд ад үзүүлж штэ. Тэгэхээр одоо та бид нар шиг нөгөө хилдэг ярьдаг хүмүүс бол дандаа тоглоомын гадна бодлого тодорхойлохын төлөө бид нар чичрээд байгаа юм биш шүү дээ. Гол нь үнний хэлсний төлөө, шудраг юмыг хэлсний төлөө. Өнөөдөр амьдралаа шударгаар олсон юм ард түмтэйгээ хуваалцсны төлөө ад үзүүлнэ гэвэл бид нар тэмцгээс шаарах байхгүй. Тий, ерөөсөө тэмцгээс шаарах. Тэгэхээр нэг ёсондоо та бол жинхэнэ ардчлалаа хамгаалж штэ. Нэг үгээр хэлэх юм бол тий. Тий, ардчлалаа хамгаална гэдэг бол ардсан намыг хамгаалах биш. Ардчлалаа хамгаална гэдэг бол үнэтэй зүйлээ хамгаалах юм а гэдгийг бол та яг өөрийнхөө биеэр энэ нийгэмд одоо ойлгуулад тэмцээ явж байгаа нэг хүн болж таарчин тийм ээ. За тэгэж ойлгож байна. Тий. За дээрэс нь би одоо энэ Дорногов аймагт энэ ноолууртай холбоотой зүйл рүү ахиж аврах гэдэг. За энэ ноолуураас өвдөд одоо үнгүүтэй холбоо нэг малчтын тооцоол унсан. Өрхийн бас нэг тооцоор ноолуур нэг 100 мянга руу төгөөд ирэхээр за дэлгүүрийнхээ зээлийг тэгээд дарчин, банкныхаа зээлийг тэгээд дарчин гэдэг. А гэтэл одоо дэлгүүрийнхээ зээлийг дарчлаа гэхэд банкныхаа зээлийг дарч чадахгүй. Хүүн явна банк нь утасна. Одоо малчид яах вэ? Сүүл би нэг статистик тоос асууж харж илаа л да. 90,000 малчин өнөөдөр ямар нэгэн байдлаар малчны болоод бусад зээлтэй байна гэдэг. 90,000 малчин гэдэг бол одоо 360 гаруй мянган малчин айл өрх юм бол маш баггүй тоо. Мэдээж нэг өргөчин хэдэн гэрүүлтэй байх уу асуудалгүй юм шиг. Энэ малчтаар чинь дамжиж бид нэр амьдрдин штэ. Энэ малчтаар чинь дамж энэ малчтын одоо жилийн дөрвөн үлрэл одоо бие зов хамгийн хүнд ажил хийдэг хүмүүстэй. Ямар нэгэн байдлаар Улаанбаатар хот аймагт одоо тэднийг тэжээж идэг. Тэдний ард талыг авч явж идэг. Та бид нар ч гэсэн хөдөөтэй гэртээ тий. Тэр хөдөөнөөс бас нэг илүү хилдэг ич шуушаа өгдөг мал ахуйг бид нарт байнгын амьд харилцаатай байдаг энэ хүмүүсээгээ бид нар
харж үзэх хэрэгтэй байхгүй. Энэ нөгөө тасарсан байгаа нөгөө дээр нөхдүүд чинь нөгөө ямар хэдэн гэр бүлээ 30 гэр бүл юм бол тэрийг тойрсон одоо нөхдүүд нь тэр чинь бол мэдэхгүй шүү дээ. Эдгээр чинь баг Монгол мах иддэг байх. Тэ? Одоо тэр ямар мах иддэг одоо тийм л. Бид нар бол жинхэнэ байгаль дээрээсээ өдөр болгон мал дээрээ очиж, адуун дээрээ очиж, хиймраа сэргээж энэ малчтынхаа дунд орж явж байгаа учраас энэ амьд харилцаа байдаг. Тэдний зовлонг гадралдаг хүмүүс аахгүй. 100% мэдгүй хүмүүс л гадралдаг хүмүүс. Очих болгондоо л хөөргөө зөөлөд өглөө эрт босоод сүүл сайлдандаа гардаг. Шөнийн одоо хідэн цагч байсан ураг ашиг авч идэг, тэ? Энэ үнэхэрийн байгалийн хатуу цаг өмөрч одоо бидний уламжиж ирсэн энэ соёл нүүлжтийн соёлыг биедээ шингээж яваад дэлхийд ганцхан улс Монгол. Энийгээр яага бахархаж болдгоо. Эднэртэйгээ таарсан том бодлого төр нь яагаад хэрэгжүүлж болохгүй байгаа. Тэ энэ малчд руу хандсан бодлого бол үндэ бол ер нь бол бидний одоо тав тэр санс ойлцоход малчдын зээл мэлийг зүгээр хүүгөгч гэсэн юм шиг байна. Тэ юу жидүү мэдүүгээр идээд зүгээр идээд болоод байгаа юм чинь малчдаа зээлийн юмтгаа өгч. Шаардлагатай бол гурил удаагч гэсэн төрөөс шамтхан амьдралтай өнөр өгье. Тэднэртэй хандсан бодлого харгаж бас болох уу гэж бодож байна. Тийм ээ зүгээр ингээд тооцоол бол тийм ээ. За дээрэс нь энэ малчтай холбоотой нэг зүйл байна. Энэ 90 оноос хойш малын бэлчээр бол арчлаагүй Монгол төр. Одоо ган гачиг болоод байдаг. Отор нүүдэл хийдэг. Яагаад отор нүүдэл хийж ийнэхөр нөгөө л ган гачигтай холбоотой. Тэгэхээр энэ бэлчээрийг бороожуулах, усжуулах, ногоо цагаа ургуулах тал дээр одоо төрийн бодлого гэж Дундгойн аймгийн хэмжээнд авч байгаа юм байна уу? За Дорногойн хувьд бол яг тийм бэлчээрийг одоо ямар нэгэн шин одоо бодлого төл гаргаж те одоо бэлчээрийг одоо сайжруулах, бэлчээрийг нөхөн одоо өржүүлэхтэй бэлчээртэй авсан тийм цогцол юм байхгүй. Гэхдээ та бүхэн мэдж байгаа, манай телевиз үзэгч мэдж байгаа. За ингээд хэрлэн говь руу татах те орхон говь руу татах гэдэг үндэсний хэмжээний том төслүүд байсан. Тэртээ тэр бол хятад руу гараад Орос руу гараад явж байгаа юмнаас энэ говь руугаа татсан те говийнхаа одоо уул урхаг дамжсан. Энэ одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Энэ хамгийн энгийн жишээ л бид амьдралд ойрхон юм л энэ. Яг хав дэлхийн одоо байгуул нийтийн байгууллага тэр мэрэгжлийн байгууллагууд болдгоо байдаг. Бид чинь өөрөө эзэн өөртөө бодлоготой байх хэрэгтэй байхгүй. Одоо эко энд алдагдал малдагдал гэж байгаа. Гэхдээ энийг боломжтой гэдгийг бүхэн гаргаад өгсөн. Бүгдийн тооцоо судалгаатай гаргаад өгсөн. Ганц хоёр хүн ард түмэнд таалагдахын тулд хэдэн мянган, хэдэн 10 100 мянган иргэдийг зүгээр хохироодог. Энэ асуудлыг бас ажид болох хэрэгтэй байхгүй. Тэгээд яг бодлогожуулаад за тэр одоо аймгийн тэр суманд за жишээ нь Дорногойн аймгийн сайхан талан суманд гэдэг юм уу одоо өөр юу гэдгийг илэрх суманд гэдэг юм очоод яхад ихэд суманд гэж бодоход ямар нэгэн байдлаар цөлжөлтэй холбоотой нэгдсэн бодлого бол байхгүй. Цөлжилтийн эсрэг явуулж байгаа нэгдсэн бодлого байхгүй. Энэ бол харамсалтай. Үнэхээр байхгүй. Тэгээд байдаг бол одоо тэр хурал дээрээс нь байнга мэдээлэл аваад ийм хийлээ гэж хэлгсэн шүү. Үүнийг байхгүй. Нэхэд байхад хийхгүй. Нэхэд байхад хийхгүй. За ер нь бол тэр цөлжилтийн бас нэг одоо тулгуур нэг асуудал үүсгэж байгаа том асуудлын нэг бол энэ уул уурхай. Ямар ч хариуцлагагүй уул уурхай. Өнөөдөр Дорногойн аймагт нэг 400-аад лиценз байгаа. Сая буусан л гэдэг байгаа. Хамгийн сүүлийн одоо 19 оны лицензээр бас л 400-өөд өгсөн л байлээ. Бас л Дорногойн улсын хэмжээнд бол эхний бараг 1-2 л ордог. Төв аймаг бол заамар тойрсон 200 эдгээс тооцох юм бол Дорногой бараг нэгт ордог л доо. Тэрний нэг 116 Аа лицензтэй гэж яв тийм. Тэр 116 Аа лицензтэй байвал энэ чи ихэнх нь нөгөө нүүрс тий одоо байгалыг хэмжээгээр одоо бохирдуулдаг. Нөгөө тоосчлтыг бий болгодог. Хэдэн 10 100 мянган машинуудыг өдөрш нөгөө ингэж одоо урагшаа зөөж гаргадаг. Ийм юм дээр байгаа. За дээр нь одоо бусад одоо байгалийн баялагууд бол манай аймгийн хувьд бол байна л да. Энэ Монголын эдийн засгийн том хөгжил тулгуур зэгчин бол энэ говийн 3 аймагт л байгаа шүү дээ. Тэгээд эдгээр аймагуд маань тэр ялангуяа манай Дорногойд жишээ нь би сая Хөсгөл сумаас Сатан булгах сум явж явах дунд нэг айлаар орсон. Тэгээ жоохон зайтайч байсан да. Нэг айлын гадаа нэг сайхан шаргал тэмээ харагдаж байна. Бүдэ хатаргаж чинь тэгээ би сайхан шаргал тэмээ шиг орсон. Өө эн чинь юу шаргал биш дээ цайвар үстэн чинь шороош тоос болцсон гинэ. Тэгтлээ одоо ингээд тоос малын хүртэл ингэж тоошроор нарцсан. Зүгээр ингээд ямар ч өнөөдөр хариуцлагатай уулуурхай байхгүй. Тэр олон том одоо дурагшаа өдөрш нөгөө гарч байгаа. Болдог бол тэр засмал замаа тавил та тий. Тэр одоо үнэхээр хариуцлага үүрэлтэй. Тэгээ ард иргэдийн шаардаад байгаа юмыг биелүүл. Ард иргэдийн үг бол тэнд хизээч үг биш. Ямар ч бослого тэмцэл санал өгөөд явахгүй. Энэ аймгийн дарга ч гэдэг юм уу тий. Орон нутгийн удирдлага л тэрийг. Энэ бол хууль ёсвол нөгөө миний яриад байгаа иргэдийн үг биш. Намын үг. Намын юмар л явна. Олон юм яриад юм бол тэрнтэй холбоотой хүн ажилгүй амьдралгүй авахгүй болдог. Ийм л юм явж байгаа. Энэ бол ганцхан Дорногой дээрээс ирсэн шийдвэр
Тэгээд одоо сумынхаа дарга удирдлага дээр ард түмэн асуудал орж ирээ. За дарга минь та энийг ингэ шийдээд ингээд гэхээр үгүй дээрээс би асууж ич боллоо. Дээрээс жившүүрэл авах. Яг үнэ тий. Гэхдээ уг нь иргэдийн хурал суманд ажиллаж байгаа юм чи ардын үгийг дээшээ хүргэх ёстой хүн дээрээс үг сонсно гэдэг. Тэгээд дээд даргаыг яваад ирэхээр нэг дэм буудлын үйлчлэгч шиг хоол цагаар дайлж өгөөд нэг шил ариг мулталж өгөө тэгээ явуулчихдээ. Бүр ярих юм бол нэг малчныхаа готноос нэг ямаад өгөхөрөд яргуу үдсэн ямаа намах гэд хорхог хийгээд өгдөг. Ерөөсөн орон нутгийн удирдлага бол одоо яг амьгүй албад бий болцсон. Дээшиг. Тийм учраас энэ дээр байгаа дарга нар бол бурхангүй газрын бумар галзуурна гэдэг шиг дураараа жиргэж ийнэ гэж би хараад байгаа. Зөв үү? Үнэн. Яг л тийм байгаа. Амьдрал дээр бол яалтчгүй л одоо яг дээд дарга нар яг үнэнсэн дээр нь хэн байгаагаа мэдэхгүй. Дээрээс л тэгж байгаа гэдэг. Яг дээрээс хэн хэлсэн тэр бичиг баримтанд байна, баримт материал нэг бол дээрээс тэгсэн гэд хэзээ ч юм үзүүлэхгүй. Жишээ нь Дорногов аймагт гэхэд одоо Дорногов хөгжлийн сан гэж том сан байгуулсан. Одоо тэгээд хэдэн 10 тэрбум төгрөж ордыг мэдэхгүй. Одоо тэр уул уурхайг л ямар нэгэн байдлаар аймаг удирдлагууд нь одоо ингээд шантааталж байгаа, тийг ингэж байгаа л авчдаг. Тэгэл нэг өөрсдөө хийсэн юм шиг. Тэр уул уурхаас өөрсдөө бүтээгээд өөрсдөө өгж байгаа юм шиг гэл ярьчихдаг. Гэл тэр чин уул уурхай нийгмийн хариуцлагын хүрээнд тэр сум орон нутагт хэрэгжүүлэх ёстой бодлого байхгүй юу? Тэр ямар сумаас нь хэдэн төгрөг, ямар компаниас хэдэн төгрөг тэр суманд хэрэгжсэн, юу бүтээн байгуулсан гэдэг тайлбарлах ёстой. Хитгэн нэг юм боршуур маягийн өгчдөг. Уул нь мөнгөн дүнтэйгээ танилцуулгатайгаа шилэн амьдралд ойрхон байх ёстой байхгүй. Магадгүй сонгуульд дөрөнгөт нэг формалт байх л та. Академи чинь энэ мөрөөр хөөцөлдөө тэр одоо уурхан компаниудаас очиж асуугаад бүх одоо материалуудыг авч бид нар явах ёстой. Ард иргэдийн төлөө явах ёстой. Хэдийгээр одоо бид ямар нэгэн байдлаар одоо шинэ нэвсэл, шинэ бодлого гэж байгаа боловч заавал одоо отгоо дарга минь ямар ч аймагт яг энэ асуудлууд, ижил төстэй асуудлуудыг бид гаргаж тавих ёстой байхгүй. Энэ удирдлагууд маш их хэмжээний юм нууж байна. Маш их хэмжээний ямар нэгэн байдлаар тэнд бол одоо даалт эдийн засгийн юм явж байна. Уул уурхай, жирийн ажилчид, хөдөлмөрчдийг бас дарамтлах, дарангуулах юм явж байна. Энэ бүгдийг бол бид бас ерөн сурчлах хэрэгтэй. Ер нь хэвлэл мэдээлэл. Одоо энэ замын өвдийн хөгжил сан гэдэг нэг гарч ороход нэг иргэний 1000 төгрөг аваад байдаг шүү дээ. Тэр мөнгөр нь хайчтیں۔ За замын өвдийн хөгжлийн сан гээд зам үн тэгээд 1000 төгрөг авдаг байлаа. Заавас ингээл төв зогсоолын мөнгө авдаг байлаа. Тэр бүгд бол энэ аймаг орон нутгийн орлогод ордог. За дээр нь тэр битгийл энэ юуны яг замын өвд сумын зам газар одоо өөрсдөө зарцуулдаг бас нэг л аймаг авсан л та. За одоо хамрын ид ихэд маш их аялал жуулч ирдэг те. Хамрын ид бол ямар нэгэн улсын хөрөнгө биш. Тэр хувь хүмүүс одоо тэр олон 10 жил манай ноён гэгээний одоо өөрийнх нь үлдээсэн өвдөр үндэссэн одоо өөрийн сайн дур энэ жандгийн эддээр бүтээсэн том бүтээн байгуулалт. Эзний хэмжээний том түүх соёлын том өв. Энэ өвд орж ирж байгаа орлогыг аймаг шууд авчих, шуман шууд авчдаг. Тэр одоо анхан шатны тэр хэд орон нутгийн тэр соёлын өвийг хамгаалж байгаа энэ байгууллагад ямар нэгэн бүтээн байгуулалт орон нутгаас юуч байхгүй. Гэхдээ тэрийг хийснийхаа төлөө уул нь тодорхой төвшөнд аймаг орон нутгаас дэмжлэг авч жилдээ ер нь манай хамрын идрүү дунджаар нэг 110-аас 120 мянга 130 мянган хүн ирдэг гэж үздэг. За бараг л одоо 30 хүн тутмын нэг л очдөг байх нь л да. Энэ бол зүгээр тэр нөгөө 1000 төгрөг өгж байгаа 2000 төгрөг өгж байгаа авж байгаа л тоо. Өгөхгүй байгаа тоо гэх юм бол ахаад өсөн шүү дээ. Тий, бараг би бол нэг 200 мянган хүн бол багтаа ирдэг болов гэж үздэг. Тэр орон нутгчин буудал бол гадаад дотоодоо нийлээд. Энэ өвөр монголууд бүрээдүүд ерөөсөө бүрээдүүд өвөр Монголын төвлөрөл боллоо шүү дээ. За 10 монголынхан ч гэсэн Монголын үндсэн улам бүрээс ирдэг. Тэрэнд орж байгаа орлого бүхэн бас л аймаг авчна. Тэг хамрын эдийг нэг ном уншсан мөнгийг эс тооцох юм бол тэр ямар нэгэн эргэн тойрны одоо соёлын өвийг үзүүлснийг эс тооцох юм бол босод юм ингээл аймаг нөгөө хураанч нэрээд аваад авчдаг. Гарахтаа 1000 төгрөг, аймагаас гарахтаа 1000 төгрөг. Гэхдээ аймагаас хамрын эд рүү гардаг 1000 төгрөг авч явах юм бол зам өдрөө авах таа бол та. Тэр нэг 20 30 км-д авах гэдэг юм. Тэр нэг зам дээр засвал дээр. Тэр байхгүй тэрний хооронд тэр зам үүдээс ав. Тэрийн том магистралаас ав. Тийшээ зүгээр л тэр тоогоор л одоо ирж байгаа мөнгөнд үнэлэхэд жилдээ одоо 200 гаруй сая төгрөг багтаад ордог юм. Тэрнээс ч илүү ордог. А яг энэ нарийн тоог бол бид нар бас авч өгч болно л доо. Ер нь маш их мөнгө бол тийшээ ордог. А тийшээ орохдоо аймгийн юм уу сум нь аваад өөрөө зарцуулчихдаг. Уул нь тэр нөгөө өвийг хамгаалсан, соёлыг хамгаалсан тэр одоо аялал жуулчлалын бүсийг бий болгосон газар дахиад хөгжүүлээд дараа нь өшөө 200 400 гадаадаас ирдэг нэг 20 мянга биш 50 мянга 100 мянга ирдэг те тэрийг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Уул мастер төлөвлөгөө бид
2018 оны аймгийн иргэдийн хурлын бас баг маань мастер төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлж ирсэн. Харамсалтай нь одоо тодорхой төвшөнд зарим нэг хүмүүсийн гацаанаас сууж гацаад дараа нь энэ тасаг төр солигдоод нөгөө үед улам одоо тэрийг хэрэгжүүлэхээс эс татгалцсан. Ийм л асуудлууд энд явагддаг. Ер нь бол орон нутгийн зарим нөгөө буруу аргаар гараад ирсэн бизнесмэнүүд бол дараа нь хөгжлийнхээ бүр орон нутгийн төгжээ болж хөгжилгүй байх, тэм сул дорой байх нь өөрөө бизнес нь болоод явцсан улсууд байгаад байна тийм ээ. Хаа газар. За ингээд ямар ч зуухан өнөөдөр шинэ намын орон нутгаар үзсэн дэд дарга за аймгийн иргэдийн хурлаар 12 жил одоо ч ажиллаж байгаа тийм ээ. За орон нутгийн сумын иргэдийн хурлаар 4 жил ажиллаж яг орон нутгаас төрж гарч тэндээ ажиллаж амьдарч бас өөрсдийн шинжилтийн төлөө дуу хоолой болж явж байгаа ганц тулаг гэдэг эрхэмтэй бид нэр ярилцлаа. За ноол урын үн болон уран тэгээ орон нутгийн амьдралын талаар ингээд ярилцлаа. Тэгээд танд баярлалаа. Тэгээд сүүлийн одоо олон түмэндээ бас миний асууж чадаагүй хуулингийн ярилцж чадаагүй зүйлүүд та нэмээд хэлнэ өө тийм ээ. За мэдээж одоо ярилцах сэдв бол өшөө олон баялаг байна. Энэ ярилцах сэдв баялаг байна гэдэг чинь ард түмний амьдрал бас тэр хэмжээгээр бас баялаг асуудалтай проблемтай байна гэсэн үг. За боломж олдвол бас дараагийн юмар өөр сэдвүүдийг хөндөж те энэ сэдвээ өшөө дэлгэрүүлж те энэ тухайн одоо орон нутгийн эдийн засаг, Монголын эдийн засаг, хил, гайл одоо те энэ бомб, энэ болохгүй байгаа асуудлууд те энэ олон сэдвүүд байна. Энэ бүгдийг бас тодорхой төвшөнд одоо ард түмэндээ хүргэх те ганцхан дорно өгөхгүй Монголынхаа өнцөг улам бүрт ажилдаг малчтынхаа сандуудыг нэгтгсэн харилцаанд туршлага солилцсон ийм мэдээллүүдийг хүргэх баха гэж ингэж бодож байна. Таваас танд баярлалаа. Ингээд олон түмэндээ мэдээллийг хүргэж юмыг ярьжээж энэ олон түмэн маань за бид одоо юуг ухаарч юуны төлөө тэмцэх ёстой бэ гэдэг тэр зорилтыг тодорхойлохын тулд өнөөдрийн дугаарыг бол явуулж байгаа. Ингээд ганц тулаг ахтан бол маш их баярлалаа. Амьдралд над жаргал сайн сайхан бүхнийг хүсье.